Сайн байна уу? Пүүжэ байна. За би өнөөдөртөө та бүхэндээ витамин C-ний талаар ярьж өгөх болно. За витамин C-ний гол үйлчилгээ нь бол арьсыг цайруулж гэрэлтүүлдэг байгаа. Мөн витамин C маань одоо сэвх нөсөө толбыг бүдүүрүүлдэг. Сэвх нөсөө толб бол манай монголчуудын дунд одоо хамгийн их тохиолддог асуудал шүү дээ. Манай Nature Republic-ийн дэлгүүр рүү орж ирсэн хүмүүсийн ер нь бол 80% сэвх нөсөө толбоо яаж бүдгэрүүлэх вэ гэсэн асуудалтай байдаг. Тэр болгоны хариулт нь бол витамин C серум юм шүү. Би өөрөө ч гэсэн одоо 2 дахь хүүхдээ төрүүлэхдээ бол маш их сэргэтсэн. Тэгээ би одоо өглөө болгон витамин C серумыг түрхэж ер нь бол миний одоо сэхнүүд маань бол нэлээд бүдгэрж байгаа. За витамин C серум нь бол өөрөө антиоксидант байгаа. Антиоксидант гэхээр яадаг вэ гэвэл таны арьсыг free radicals буюу чөлөөт радикалуудын эсрэг хамгаалдаг гэсэн. Чөлөөт радикалууд гэж юу юм бэ гэвэл одоо нарны хит ягаан туяа, агаарын бохирдол, эсвэл одоо хот дотор байдаг бол машины одоо угаар дотор байдаг хүний биеийг, хүний арьсыг гэмтээдэг тийм молекулууд байдаг. Витамин C серумыг түрхснээрээ таны биеийг тэр муу молекулуудаас хамгаалах нь байна. За витамин C хэрэглэх зааврын талаар ярилцгаая. Витамин C-г бол хамгийн тохиромжтой хэрэглэх цаг нь бол өглөө байдаг. Та өглөөсөө нүрээ угаагаад тоникаар арчичаад тэгээ витамин C серумыг түрхэж заншаарай. За өглөө хэрэглэснээр таны арьсыг нөгөө чөлөөт радикалуудаас өдрийн турш хамгаалж идэг гэсэн үг. Витамин C хэрэглэж байхад анхаарах нэг зүйл байдаг. Витамин C серумыг түрхэхээр арьс маш эмзэг болсон байдаг. Тэгэхээр хэрвээ та витамин C серумд хэрэглэж байгаа бол заавал нарны тос түрхэж заншаарай. Хэрвээ нарны тос түрхэхгүй бол арьс маань одоо бүр илүү гэмтдэг байгаа шүү. Тэрийг анхаараарай. За витамин C серумыг хэрэглэхэд нэг анхаарах юм байдаг. Тэр нь юу вэ гэвэл хадгалах гормон байгаа. Витамин C буюу одоо аскорбины хүчил, ascorbic acid маань өөрөө маш амархан урвалд ордог тийм найрлагатай байдаг. Тэгэхээр та бүхэн шууд нарны тусгалаас хол, харамхуу, сэрүүн газар ерөөхдөө хадгалах хэрэгтэй. Хөрөгчөнд хадгалах бол их тохиромжтой байдаг. Тэгээ өглөө босоод түрхэхэд бол хүйтэн сэрүүн мэдрэмжтэй маш гоё байдаг. За хэрвээ витамин C-г буруу хадгалаад байвал өнгөн солигдоод урвалд ороод ер нь бол ямар ч хэрэггүй болчдөг гэсэн. Тэгэхээр та бүхэн маань заавал хөрөгчөндөө хадгалж байгаарай. Дараагийн анхаарах юм бол витамин C серумыг бөөнд нь аваад одоо хурааж агаад хэрэглэнэ гэж үл ерөөсөө байдаггүй. Та нэг витамин C серум аваад шууд хэрэглэж дуусаад дараачихаа авах хэрэгтэй. Ягаад вэ гэхээр витамин C маань нөгөө өмнө хэлсэн шиг маш хурдан урвалд ордог учраас та нэг шинийг аваад тэрийг гялс хэрэглэж дуусгаад дараачихаа авч байгаарай. Зарим хүмүүс маань л одоо хямдралаар ч юм уу те витамин C-гээ бөөндөө тавьчих гэлээдэг. Тэр бол маш буруу зүйл байгаа шүү. За та бүхэн энэ альмиг харж болно. Энэ альмиг бол би одоо өглөө зүгсээд нэг талд нь витамин C серумыг түрхэж өгсөн байгаа. За тэгээд ингээд 4-5 цагийн дараа харахад бол одоо эхний тал нь бол энгийн одоо альмаараа байсан тал нь бол ингээд борлоод агаартай ингээд урвалд ороод ерөөхдөө жоохон муудах тал руу орсон байгаа. Витамин C түрхсэн тал маань бол яагаад ч байгаа гэдгийг та бүхэн харж болно. За хэрвээ та витамин C серумыг өглөө түрхэхэд гарах юм бол таны арьсыг энэ альмиг хамгаалж байгаа шиг хамгаалах болно. Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань өглөө болгон витамин C серумыг түрхэж заншаарай. Мэдээж витамин C серумын дараа нарны тосоо заавал түрхэх ёстой шүү. За баярлалаа. Баяртай.